Намайг Хотгон Сүрэн гэдэг би одоо 76 дугаар сургуулийн Цар тахлын үед хөл хорой тогтоосны улмаас боловсролын байгууллагын үйл ажиллагаа цахим хэлбэр шилжээд 2 хичээлийн жилийн нүрийг үзээд байгаа билээ. Гэвч боловсролын ам цахим хичээлийн системийг боловсруулахдаа тусгай хэрэгцээд хүүхдүүдийг мартсан бололтой. Тэдэнд нөхцөл байдалтай уялдуулсан тусгай боловсролын үйлчилгээ хэрэгтэй байна. Хүүхдийн хувьд болохоор утсаараа л үзэж байна. Зарим айл бол телевизээр үзэж байна, тийм ээ. Гэтэл телевиз чи олон хүүхдтэй айлын хувьд бол айлд нэг л телевиз байгаа юм чинь. Хичээлүүд нь тавцсан тохиолдолд яаж үзэх үү гэдэг тохиолдолд бол за бэрхшээлтэй хүүхдийг бол за чи бол дараа үз гэж байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө нөхөж үздэг телевизтэй айл байна, үзэх боломжгүй айлууд ч байна гэд ингээл чинь хаягдж байгаа хүн бол тэр л утас чинь өөрөө томрлоо гэхэд ихэр зэрэг томрох үлээ те. Тэгээ томрууллаа гэхэд ч өөрөө нөгөө ингээд дэлгэцээ ингээд томруулж чадахгүй штэ. Гар нь нөгөө бас ажилттай учраас. 2019 оны байдлаар Монгол улсад нийт 11,606 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд